Тамгын газрын түвшмэл байцаагдах модчны мэдүүлэг. За, тийм билээ. Тэр цогцыг олсон нь эргэлзээгүй би мөн билээ. Өнөө өглөө явдгаараа уулын арын хуш модыг огтлохоор гартал уулын бэлгийн шугууд өгтөл байхыг олж харсан билээ. Байсан газар нь Ямашинагийн өртөө замаас хагас бэрийн зайтай амтан хүн явдаггүй. Нарийнхан хуш мод холилдон ургасан өтгөн хусан шугуй дотор билээ. Тэр өгтөл усан цэнхэр өнгийн кимонотой хот маягийн өндөр 100% хүрэн малгай өмссөн жигтэй дээш харан тэрийн унсан байсан. Хэдий ганц газартаа хутгалуулсан авч яг цээж рүү дүүрсэн байсан тул өгтлийн ойр хавийн хатсан өвс ногоо нэлэнхийдээ улаан яга. Үгүй цус хідийн урсгаа болсон байсан. Шархны амсранч гэсэн хатаж хатураад нэг хар батхан л миний хөлийн чимээг сонсогч сөхөөгүй шарах дээр нь тас наалдаад шинж суусан билээ. Ил цэлэмч юм уу ямар нэгэн юм байгаагүй юу? За, юу ч байгаагүй лээ. Хажуухан хуршны ороод нэг л осол байв. Тийм, осноос гадна нэг сан байв. Өгтлийн ойр хавьд энэ хоёр л юм байсан билээ. Жингивч тэр хавийн өвс ногоо хатсан навч мөчөр цүм айхавтар гიშгэгдэж өнгөгдсөн байсан тул лав тэр ир амьсгал хураатлаа их л ширүүн үзэлдсэн болов. Юу гинэ? Морь байхгүй байсан юм уу? Тийшээ морь зүглэх газар биш. Мормол явдаг замаас бүтэн шугын гүнд билээ. Тамгын газрын түвшмэлд байцаагдах бадарчны мэдүүлэг. За, тэр үгсэн хүнтэй өчигдөр тааралцсан билээ. Өчигдөр үдийн алдад Сикиямагаас Ямашина руу явах замд ажгүй. Тэр ир морь унсныг бүсгүйтэй хамт Сикияма руу алхаж явлаа. Бүсгүй нүрээ бүтээсэн учраас царайг нь хараагүй. Хаагийн цэцгийн өнгөтэй торгон кимоног л харсан билээ. Морь нь хонгор зүсмий, дэлийг нь богинохон зассан байв. Урт нь 4 ям горчим юм уу да. За, би Уинян ёсыг сагсан лам хүн болохоор тиймэрхүү юм сайн мэдэхгүй юм. Юутайч тэрээр ташаандаа сэлэмтэй нум сум агссан. Ялангуяа хар саадагт нь 20 сум байсныг л өнөөч тодхон санаж байна. Хөөхий, тэр ирийг ийм болчих нь гэж нүдэндээ ч итгэхгүй юм. Хүний аим гэдэг аянга цагилгаан шүүдрийн тусал лугаа адил юутай богино вэ? Хөөхий, юутай харамсалтай вэ? Тамгын газрын түвшмэлд айлтгах тахрын мэдүүлэг. Миний барьсан ирв. За, энэ бол Тажиямару гэх цуутай хулгайчир гарцаагүй мөн билээ. Гэвч надтай таарах үед мориноос унсан юм болов уу? Аваад үгүйчигийн чулуун гүүрэн дээр яолон хөвтөж байлаа. Хидийдвэ гэж үү? Өчигдөр үдшээр эртүүд намайг барихаар шахаад алдсан үед ч нэг хөх кимонотой ган сэлэм зүүсэн байв. Гэтэл одоо эрхэм та бүхний харсанчлан ном сумтай хүртэл болсон байна. Тийм бий. Нөгөө өгсөн үний барьж явсан нь ч. Тиймээс Тажиямару түүнийг алсан нь гарцаагүй боллоо. Зураар ороосон ном, хар саадаг, үзүүртэй шонхрын үдтэй 17 сум. Энэ бүгд нөгөө өгсөн ирэх буйзаа. Тийм, морьч бас үчсний адил дэлийг нь зассан. Хонгор зүсмий морь. Мориноос ундаг нь ямар нэгэн хувь тохиол байсан бизээ. Морин чулуун гүрнээс холгүй урт цулбуураа чирээд замын хажуугаас өвс идэж байв. Энэ Тажиямару гихч бол хотоор тэнүүчлэг хулгайч дээрэмжинд дотроос ч хамгийн хүүхэнд донтаяр ажгүй. Ноднингийн намар Торибе хийдийн Варадуза архтын хөшөөний арын ууланд мөрөглөөр ирсэн бололтой их охин хоёрын амийг бүрлэгсэн хэрэг гарч алуурч нь энэ хүнийг химээцгэж буй. Нөгөө эрийг алсан бол морьтой хүүхнийг ч гэсэн хаашинд авч яваад хэрэгснийг хэн мэдэх вүлээ. Илүү юм нуршсан өршөөн сойрох. Гэвч үүнийг ч бас харгалзан үзхийг хичээнгүйлэн хүсэе. Тамгын газрын түвшмэлд байцаагдах эмэгний мэдүүлэг. За, тийм. Тэр өгсөн хүн бол охины минь эр нөхөр үлээ. Гэвч нийслэл хотын хүн биш. Вакаса аймгийн самурай. Нэр нь Каназавагийн Такехиро. 26-тай. Үгүй, их зөөлөн сэтгэлтэй, өрс хонцон санахаар хүн биш лээ. Миний охин уу? Миний охиныг Масако гэдэг. 19-тэй. Эр хүнээс ч дутахгүй зоригтой сэргэлэн хидийж Такехирогоос өөр эртээ нөхцөж үзээгүй. Бордуу царайтай, зөөн нүднийхээ үзүүрт мингтэй, жижигхэн зуйв нүртэй. Өчигдөрхөн хүргэн хүү охиныг минь дагуулад Вакаса руу явхаар гарсан атал ийм юм болчихдог ямар гэчин үйлийн үрвэ.
Иви хөөрхий охин минь хаачдаг байна вэ? Хүргэн минь одоо нэгэнд өнгөрсөн гэхэд хөөрхий охин минь. Та минь хөгшин миний энэ насны минь цорын ганц гуйлд өв сургамал бүрийг нэгжээсч болохгүй охиныг минь олоод өгөөч. Энэ Тажиморич гинүү хулгайч чинь ямар аимшигтай бузар бул аймтан бэ? Бүү үзэгд. Үргэнээр зогсохгүй хөөрхий охиныг минь хүртэл. Халаг. Чинэг шингэнэн уйлж өгн гарахыг байв. Тажиморогийн үхэл. Тэр эрийг би алсан. Гэвч хүүхнийг алаагүй. Тэгвэл хайцсан юм бэ? Түүнийг би ч үл мэднэ. Та байц түр хүлээ. Хичнээн ирүүдэн тамлавч мэдэхгүй юмыг хэлж үл мэдмүү. Мөн би нэгэнт ийм байдалд орсноос хойш арчаагүй худал хуурмаг юм ярих санаа огтөөгүй. Би өчигдөр өдийн үед энэ ирэм хоёртой тааралцсан бүлгөө. Тэр үед салхи салхилж торгон гівлөөрн сөхөгдөн царай нь хальт харагдав. Харлаа гэтэл дараагийн хоромд харагдахгүй болсон тул юун төрөнд тийм ч учраас болоод тэр хүн надад тэр бүсгүй ариунгийн бодисодва дагн луга адил санагдсан юм. Би тэр агшин нэрийг алаач болсон хамаагүй имийг булан авъя гэж шийдсэн билээ. Ер нь нэрийг ална гэдэг та бүхний бодож байгаа шиг тийм сүртэй юм бус. Угаас имийг булаа гэвээс эрийг алхаасуур аргагүй. Би алах бол ташааныхаа сэлмийг хэрэглэнэ. Харин та нар бол сэлэм хэрэглэхгүй эрх мэдлэр ална. Мөнгөөр ална. Аль эсвэл цусар зулгүй үгээрч алж мэднэ. Тийм. Цус урсахгүй. Ир амьд байна. Гэвч эрийг алсан юм шүү. Гим нүглийн хүн түнгнийг бодоод үзвэл та нарын нүгэл их үү, миний нүгэл их үү? Аль нь болохыг хэн мэдэх вэ? Ёжтой нэмсэглэв. Жингивч эрийг алалгүйгээр хүүхнийг булаач чадах аваас өөр хүсэх зүйл юу байх вүлээ? Үгүй. Тэр үеийн миний сэтгэл санаа аль болох эрийг алалгүй эмэгтэйг булаан авмаар байлаа. Гэвч Яманашигийн өртөө замын дагуу бол хэрхэвч бүтэхгүй. Тэгээд би ир им хоёрыг шугын гүн рүү дагуулж орон мэрэгэн арга сэдж олсон билээ. Энд ч бас төвөггүй бүтэв. Би ихнэр нөхөр хоёртой зам нийлээд тэр ойн аглагт эртний хэрэгсүр би доторхыг нь ухтал толь, сэлэм, хутах сэл их гарч ирсэн. Би бүгдийг нь хүнд ч мэдэгдэлгүй шугуйд нүүн болж орхисон. Хэрэг хүсвэл танд хямдхан үг шүү хэмээн ярьлаа. Миний яриа эрийн сонирхлыг татаж эхэллээ. Тэгээд яасан хэмээн санана. Хүний шунал гэдэг үнэнхүү аимшигтай босов. Удсан ч үгүй өнөөх ирим хоёр надтай хамт уулын жим рүү морьныхоо жолоог эргүүлсэн билээ. Би шугуйн захад хурч ирээд үнэт зүйлсийг энэ шугуйд болсон. За ороод үзэгтэн химээлээ. Эрийн шунал оволцож байсан тул татгалзах учир үгүй. Чингэвч бүсгүй морьноос оч буулгүй энд хүлээж бай химээлээ. Урдах өтгөн шугуйг хараад тэгж хэлхэн ч аргагүй биз. Үнэн дээр энэ ч бас миний сансан ёсоор болсон тул бүсгийг ганцаарангийн үлдээгээд өнөөх эртээ шугуй руу шурган орлоо. Ойн шугуй захаараа дан шиг ухус хэсэг үргэлжлэнэ. Хагас маачи газар явбал хэсэг хуш модтой ойн цорхой бий. Сансандаа хүрэхэд үүнээ сайхан газар гэж үгүй. Би шиг ухусыг ярж тэр хушны дор эрдэнэс бий гэж үнэмшилтэй аргагүй өгүүлвээс өнөөх ир хусны завсраар харагдах нарийнхан хуш модтой газар руу ухас хийлээ. Хусан шугуй сэрэгжиж хэсэг хуш модтой газар хурч ирлээ. Би тэнд хөрвөө үгүй юу өнөөх ирлүү огцом дайрлаа. Сэлэмтэй хэлэхүү овоо хүчтэй ир бололтой байсан авч гинтийн дайралтад яах вүлээ. Би нүд ирэмхийн зургүй түүнийг нэг хушны орол руу дайран унгаж модонд хүлж орхив. Олсов. Юуны тулд хулгайч ирвэлээ. Хизээ хэрэм хаашаа давхыг хэн мэдэх вэ? Дашаандаа үргэлж зүүж явдаг юм. Мэдээжи хэрэг чимээ гарахгүй тулд хулсны хатсан навч амруу нь баахан чихээд л тэгээд бүх юм гүцээ. Би эрийг хүлж хайсныхаа дараа бүсгүй рүү очиж эр чинь гинэ тухайн алдаад унав хурч ирээч химээлээ. Энэ ч бас миний санснаар болсныг хэлэх юм. Хүүхэн гівлүүртэй дугуй малгайгаа тайлж бариад миний гараас хөдлөн шугуйн гүн рүү орлоо. Тэгтэл ир нь хуршны ороод хүлээстэй хэвтэж бие босов. Бүсгүй түүнийг үзмэгцнийг харах нэ өврөөсөө гаргаж ирсэн юм болов. Жижиг хутга гялсхийн суулан барив. Би өдий үртэл наслахтаа тийм зоригтой эрийг үзсэн үгүй. Жаахан л гинтсэн бол хажуу бөөрөө хүү татуулах байсан бизээ. Үгүй. Учир зүггүй сийчих зур хаана шархаа олохыг хэн мэтгэлээ. Гэвч би шилийн сайн ир Тажиморо билээ. Сэлмээ суглалгүй яаж игээд гутгийг нь алдуулж газар унгав. Хэдий хатан зоригтой юм хүнч гисэн сэлмийн онцгой эрдэмгүй бол яаж барах вэ? Ийхүү би
эцэст нь сансандаа хүрч эрийн амийг бүрлгэлгүй хүүхнийг даран авч өөрийн юм болгож чадсан билээ. Эрийн амийг бүрлгэлгүй? Тийм. Надад юрөөс эрийг алах зорилго үгүй. Чингээд газар сүгдэн гиншин уйлах хүүхнийг аваад зүгтэг гэтэл хүүхэн гинэт миний хөлд сүгдөөд гараас минь татан галзуу солиотой юм шиг чарлан хашгирав. Айхлан өгүүлэх үгүүг нь сонсвоос та юу эсвэл миний нөхрөө аль нэг нь өхөх учиртай. Стигээс 2 эрд идлүүлсэн би хөтж багтахаар ичгүүртэй босов. Үгүй хинэж байсан ялгаа үгүй. Амьд үлдсэн эрийг нь дагаж явсуу химэн ам тэмцэн гуйхажгүй. Нэр агшинт миний толгойд эрийг алж өрхий химэн бодол зурсхийн орж ирсэн юм. Гашуудсан байдалтай өгүүлнэ. Ийм зүйл ярих үед та бүхэн намайг лав балмад хэрцгий хүмүүн химэн бодож буй биз. Жингивч та бүхэн тэр хүүхний царайг хараагүй. Ялангуяа тэрхүү агшинд дүрлцэн асах мэт гэлэлдсэн ширүүн харцыг нь хараагүй. Би хүүхэндээ харц тулгармагцаа аян цахилгаанд нэр хүлсэн ч хамаагүй тэр хүүхнийг ихнэрээ болгохыг асар их хүссэн бүлгөө. Ихнэрээ болгоё. Миний толгойд ганцхан инэл хүсэл байв. Жингивч энэ бол та бүхний жигшин зэвүүжж буй шиг дурдачаал огтоос биш. Хэрвээ би тэр үед дурдачаалаас өөр юу ч үл хүсэн аваас хүслээ хангаж хаад өдөр түргэн зүгтэн одох байсан буй за. Тэгсэн аваас тэр ирж миний сэлмийг цусаараа будах хэрэг гарахгүй байсан биз. Гэвч сүүдэр дарсан бүүдгрэн шууд хүүхний нүдийг ширтэн зогсохдоо би эрийг алхаас нааш тэндээс холдож болохгүй гэдгийг гүнээ мэдэрсэн юм. Чингивч эрийг алах болвоос арчаагүй арга хэрэглэхийг үл хүснэ. Би эрийн осыг тайлж тулалтыг химэн өчлөө. Уршны оролд байсан олс тэгэхэд шидсэн олс. Ир царайгаа гинэт хуургаж бүдүүн сэлмээс суг татан яахынхийн зургүй над руу өсрөн дайрлаа. Тулалдаан хэрхэн өрнсийг энд өгүүлэх хэрэг үгүй бизээ. 23 дахь цавчилт дээр би түүний цэжиг нэвт сүлблээ. 23 дахь цавчилт. Үүнийг бүү мартаарай. Би өнөөч үүнийг маш чухалд үзмүү. Энэ хорвоод надтай 23 удаа цавчилдсан нь тэр ирээс өөр хинч үгүй. Сэтгэл нь хөдөлгөн царайтай инээн. Би эрийг хөсөр унахтай хамт цуснд будагдсан сэлмээ хураагаад эмийн зүг харваас яасан хэмээн санана. Нөгөө юм хаач байсангүй. Би хурштай ойн цорхоогоор баахан хайлаа. Жингивч тийшээ явсан гих уулмөр юу ч үгүй. Мөн чих тавин чимээ чагансан авч өнөөх эрийн үглийн сүүлчийн амьсгаал сонсогдох аваа. Намайг тулалдаж эхэлмэгц хүүхэн аврал эрен хүн дуутахаар явсан байж магадгүй. Би ингэж бодонгуудаа өөрийн амнаас чухал тул сэлэм ном сумыг нь шүүрэн аваад өтөр түргэн шугуугаас зайлан зам дээр гарсан билээ. Тэгэхэд тэнд эмэгтэй морь тогтоохон өвс хазалж байв. Дараа нь юу болсныг өгүүлэх хэрэг үгүй буйзаа. Харин хот руу орохын өмнө сэлмийг хайсан билээ. Өөр өчөх зүйл үгүй. Угаас гот борын мөчрөөс дүүжлэгдэх бүндгүр тул даруухан цаазын ял өгөхтөн. Эрс шийдэмгий байдал. Шимүзөө хийдэд ирсэн бүсгүй намжлал. Тэр хөх хувцастай ир намайг хүчиндэж орхиод дараа нь хүлээстэй ир нөхөрлөө минь харж тавлан хөхрөв. Нөхөрт минь ямар их гаслантай байсан бол. Гэвч ичнээн тийчлэвч бүх биеийг минь хүлсэн ос улмал шигдэн чангархаас өөр юмгүй. Би ирэхгүй бүд чингээ нөхөрлөгөө гүйн очлоо. Үгүй, гүйн очих гэлээ. Гэвч тэр ир ухсхийн намайг тэрэн унгав. Яг тэр агшинд би нөхрийнхөө нүдэнд үгээр хилэмгүй нэгэн гэрэлгэлсхийг харсан юм. Тийм гихэн аргагүй. Би өнөөч гисэн тэр нүдийг санах уяа дагжин чичрэх аваа. Үг чиглэх чадлагүй ир нөхөр минь тэр хооронд харцаараа бүх сэтгэл зүрхээ өгүүлсэн юм. Жингивч тэр нүднийг элбан уур хилэнч бус, гуниг харуулсалч бус, гагцгүй намайг жигшин зэвөөзөх мэд хүйтэн гэрэл босов. Би тэр эрт доромжлуулснаас илүү нөхрийнхөө хурц харцнаас дайн чөчөрдөж, өөрийн мэдлгүй ойрлон хашгирч, тэгээд ухаан балартан унсан юм. Ухаан ороод харваас өнөө хөөхөлцтэй хэр хааныг тийшээ яваад өгчээ. Үлдэж хоцорсон нь хуршны ороод хүлээстэй хэвтэх нөхөр минь л ачгүй. Би хатсан навчин дээрээс арайхийн үндийн босож нөхрийнхөө царайг харав. Шингэтэл нөхрийн нүд түрүүжинхээс юу өөрчлөгдөөгүй ачгүй. Нөгөө л намайг дорд үтсэн хасцсанд нь жигшил зэвөөцлийн оч гэлэлцэн. Ичхүр, уйгонэг, уур хилэн. Тэр үеийн миний сэтгэл юу болохыг хэлжүүл мэднэ. Би гуйвч тайван нөхрийнхөө дэргэд очлоо. Та минь ийм болсноос хойш таны хажууд байж үл чадмуу. Би өгсөв. Чингивч таач бас өгсөв. Та миний ичхүүрийг харсан. Би энэ хിവэр таныг үлдээгээд үхэж хэрхэж чадахгүй яваа. Би байдгаараа хичээж үүнийг л хэлсэн.
Гэсэн ч нөхөр минь игдүүцэн чихүүцсэн нүдээр намайг ширтсээ. Би багтрах шахам зүрхээ барьж ядан ир нөхрийнхөө сэлмийг хайлаа. Гэвч дээрэмчин ир аваад явсан бололтой. Сэлэм ном сумыг нь хайгаад чи солов. Тэгтэл золоор нэг жижигхэн хутга хөл доор минь хөвтөж байв. Би хутгыг шүүрэн авч нөхөртөө дахин ийн өгүүлв. Алдан амийг тань аваад явсан. Би ч бас хамт явсан. Нөхөр миний нүгийг сонсоод уруулаа саяныг хөдлөглөв. Мэдээжийн хэрэг. Аманд нь хатсан өвс дүүрэн тул юу ч үл сонсогдно. Чингэвч би юу хэлэх гэснийг нэвч шувтаа ойлгов. Ир нөхөр минь намайг жигсэн зэвүүцсэн хിവэр аал химэн ганц үг хэлсэн юм. Би баргал зүүдэлж буй мэт нөхрийнхөө усан цэнхэр кимоно дээрээс цээж рүү хутгаж бүл хийтэл хүчтэй дүрэн орууллаа. Би тэгээд дахин ухаан алдсан юм болов уу? Нүдэ нэгээд эргэн тойрноо харуулсан нөхөр минь хүлээстэй хിവэр хэдийн амьсгал хурааж. Цонхисэн царай дээр нь хүнстэй хавилдсан өтгөн хуршны чөлөөгөр баруунаа хилбэх нарны нэг зураасан цацраг ташуулан тусна. Би гашуудан инэлж хүлээсгийг нь тайллаа. Тэгээд би яасан бэлээ? Тэр тухай өгүүлэх зориг надад даанч үгүй. Юу ч хэлсэн би хэрхэвч өгч чадаагүй юм. Утгаар хоолоогоо чичилж, уулын хормой нуурлуу өсрөн орж янз бүрээр өгөх гэж оролцсон авч өгч чадалгүй ингээд амьд буйдаа. Яаж сэтгэл хангалуун байгуулээ? Гунигтайхан инэв. Над шиг аймхаа хулчхаар мунхаг химиг энэрэн нэгүүлсэнгүй. Канон бод Содвагийн энтэнч ивент итгэхээс өнгөрсөн бой за. Чингэвч нөхрөө алсан би. Дээрэмчинд энэ биеэ доромжлуулсан би хэрхэх вүлээ. Гинэт зөргөрөн ойлов. Удганы амар дамжуулан талих чирийн сүнс өгүүлрэн. Улгаач эхнэрийг минь хүжинсний дараа тэндээ суугаад эхнэрт баах юм ярьж аргадаж эхлэв. Мэдээжийн хэрэг би дуурч үл чадна. Би минь ч модноос хүлээстэй. Тийм авч би тэр хооронд эхнэрлүүгээ дахин дохив. Ирийн үгийг бүү итэг, юу ч хэлсэн худал химэн бод. Би ингэж ойлгуулмаар байв. Гэвч эхнэр гашуудан гутарч өвсөн дээр бүхийн өвдгөө ширтэн толгой гудайлган суусаар нэг л хулгайчийн үгэнд итгэж эхэлж буй бололтой. Миний хаартах сэтгэл оволзон байж чадна. Гэвч хулгайч овчин залтай үг араас нь урсгана. Хэдий ганц удаач хийсэн өөр эрд бие бударлуулсан бол эхнэр нөхрийн дунд сэв сууж таархаа болно. Тийм нөхрийн хажууд байснаас миний эхнэр болвол яасан юм бэ? Би таныг хараад хязгааргүй хайрыг мэдэрсэн болоод л ийм болчмгүй хэрэг хийчихлээ. Хулгайч ир бүр цагаандаа гарч ингэж хүртэл ярив. Улгаачийн үгийг сонсоод эхнэр гунигт царайгаа өндөлөглөө. Би эхнэрийнхээ тэр үеийн шиг үзэсгэлэнтэй царайг урд хожид үзэж байсангүй. Гэвч тэр хүү үзэсгэлэнтэй эхнэр минь хүлээстэй миний нүдэн дээр хулгайчид хариу өгч бий босов. Би бардын оронд төөрөн тэнүүчилж явахдаа ч тэр үеийн эхнэрийнхээ өгүүлсэн үгийг бодохгүй уур хилэн минь бадран оволцсон. Эхнэр лавтаа ингэж хэлсэн. Тийм аваас хаашаач хамаагүй дагуулan явсувай. Удаан чимээг болов. Эхнэрийн нүгэл ганц энэ ч ус. Ганцхан энэ бол би юунд тэгтлээ энэ их гүн харанхуйн дунд зовлон шаналга билээ. Гэвч эхнэр хулгайчийн гараас хөдлөн шугуугаас явахын өмнө гинэд нүрээ хувиргаж модны ёроолт хэвтэх над руу хуруугаараа заан энэ чихэндээ ч үл итгэм өгүүлсэн юм. Тэр хүнийг халаад өг. Би тэр хүнийг амьд яваа цагт тантай хамт амьдарч үл чадна. Ухаан санаа солиорсон мэт хид хідэн удаа ийн хашгирсан юм. Тэр хүнийг халаад өг. Энэ үг өнөөч гэсэн салхи шуургалуугаа адил яг миний өөдөөс дайран ирж ёроолгүй гүн харанхуй руу түлхэн унгах гин. Хэдий ганц удаа гэлээ тийм жигшүүрт үг хүний амнаас гарсан нь би болов. Хэдий ганц удаа гэлээ тийм аимшигт хорслын үг хүний чихэнд хүрсэн нь би болов. Хэдий ганц удаач гэлээ тэр үгийг сонссон хулгайч ир хүртэл сэртгэхийн цочсон юм. Хулгайч ир эхнэрийг ширтсэн чихтэй аланч гэж алахгүй ч гэж хариулсангүй. Тэгж бодохын завтлагүй хулгайч ир эхнэрийн минь газар өшгөлөн унгаад дуугийнхан гараа илгэндээ зөрүүл над руу харав. Энэ нэмийг яавал цохилтой вэ? Алах уу? Аль эсвэл өршөөх үү? Толгой дохиж хариулахтал болно. Алах уу? Би энэ ганц үгийнхэн төлөө тэр хулгайчийг өршөөмөр болсон ажгүй. Дахин удаан чимээг болов. Намайг эргэлзэн тэнэгэлзэх хооронд эхнэр нэг юм хашгирснаа шугын гүн рүү зугтангүй. Хулгайч араас нь уцхийсэн авч хормоноос нь зуурч чадалгүй алдав. Би зөвхөн зөөд зэрэглээ мэт тэр дүрийг зургийг харж байлаа. Улгаач эхнэрийн минь зүхтан оцсон хойно миний сэлэм ном сумыг булааж аваад хүлээсний нэг газрыг огтолж хаяад яваад өглөө. Амиа бодъё. Улгаач уугаас зайлахын өмнө ийм шивэнснийг санах ажгүй. Дараа нам гүм ноёллоо. Үгүй хин нэгний уйлан гин шиг сонстов. Би олсоо тайлан чих тавин сонслоо. Жингэнтэл сайн сонсвоос өөрийн минь уйлан гаслах дуу босов. 3 дахь удаага чимээг болов.
Ядарч туйлдсан би хушны ороолоос арай чамаа үндэм бослоо. Нүдний өмнө ихнэрийн унагсан хутга гялс хийв. Би түүнийг авуутаа зүрх рүүгээ нэг хүчтэй дүрлээ. Ямар нэгэн нэлүүнд сул юм доороос ам руу цутхан орж ирэх шиг болов. Гэвч өдгийг өчүүхэн чүүл мэдэрнэ. Гагцгүй цээжээр сэрв оргиж улам бүр анир чимээгүй бүрхэн авлаа. Аяа, юутай анир чимээгүй орчлон би. Уулын арын бүтгэр шувууны тэнгэрд ганц шувууж ирэх хэрүүлээрэн. Зөвхөн хулсны мөчөрт бараан сүүдэрт гунигт аяа тусна. Сүүдэрт ч бас алгуурхан харанхуйлж ирлээ. Хулсны модод хидий харагдахыг болжээ. Би тэнд тэрийн унсан чигтээ анир чимээгүйд дарагдлаа. Тэр үед хин нэгэн Сим гэтэн миний дэргэд ойртон ирэв. Би тэр зүгт харах гэлээ. Гэвч нэг мэдхний эргэн тойрон хав харанхуй болжээ. Тэр хин нэгэн бээр үл харагдах гараараа миний цээжнээс хутгийг суулан авах үед тэр агшинд миний аман дотор доороос дахин нэг удаа дүүрэн цус булхан ирж чингээд би бардын орны гүн харанхуй руу үрд живэн орсон бүлгөө.